Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр өндөгний цагаан цэцгийн тостой амтад крем хийсэн байгаа. Орцонд маань дундаж хэмжээтэй 6 ширхэг өндөгний цагаан 430 г цэцгийн тос 250 г сахар орно. Бүх орц жороод мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд буцалсан халуун усны ууран дээр өндөгний цагаанаа ингэж тавиад дээрээс нь сахараа хийгээд плетийнхаа дундаж хэмдээр ойролцоогоор 8 минут хутгана. Ингэхдээ сахараа устал нь тасралтгүй сайн хутгаж өгнө. Өндгөө хийсэн савны суур маань буцалж байгаа усандаа дүрэгдэж наалтахааргүй зайтай байх ёстой. «8 минутын дараа өндөгний зурмгаа нэг савнд хийгээд өтгөртөл нь миксердэнэ. Өндгөө шар цагаанаар нь салгахдаа өндөгний цагаандаа шарнаас нь огт оруулж болохгүй. Мөн ингэж миксердж байгаа сав маань ямар ч тосгүй цэв цэвэрхэн байх ёстой. Тэгэхгүй бол өндөгний цагаан маань өтгөрч хөөсөрдөхгүй байгаа. Өндөгний цагаан маань хөөсрөөд ийм болоод ирэхээр нь цэцгийн тосоо дээрээс нь баг багаар хийгээд үргэлжлүүлэн крем болтол нь миксердэнэ. Цэцгийн тос маань өрөөний хэмт маш сайн зөөлрсөн байх ёстой. Ингээд крем маань бэлэн боллоо. Кремээ яг энэ хэвээр нь хэрглэж болно. Эсвэл нэмэлт амт оруулаад амтлагаараа тааруулаад өөрийнхөө дуртай жимсний чанбал буюу барай хийгээд хольж болно. Эсвэл нунтаг какао хийж болно. Эсвэл бага зэрэг шингэн ванили буюу ванили экстракт хийж бас болно. Крэмээ хадгалахдаа өрөөний хэмд 3-аас 4 хоног, хөргөгчөнд 3-7 хоног, хөргөгчний хөлдөгчөнд 3 сар хадгалж болно. Энэ крэмээ ямар ч тортонд хэрглэж болно. Хүнсний будгаар өнгөруулаад тортод чимгэлж болно. Мөн фондантаар бүрээд хэрглэж бас болно. Ингээд маш гоё амттай өндөгний цагаан цэцгийн тостой крэмээ заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.